7 орц гарцтай тий. 7 орц гарцтай. Тэгээ ингэж явсаар хагаад MLT энэ ч нөгөө салдаг дээр салдгийн уртлын хэсэг рүү ингээ холбогдоод дуусгаар ийм төлөвлөлттэй явж байгаа. Тэгээд өнөөдөр өдөлөг ирсэн байршил чинь Баянгол дүүргийн Хаул дүүргийн 20 дугаар хорой 3 дугаар хороон дээр 3 кемп барилгаар байж байгаа. Одоо энэ ч бол төв кемп гэж явж байгаа тийм Бацаар. За Бацаар зохиол кемпүүд бэлтгэл ажлууд ямар байна гэдэг. Тэгээ кемпээ харуулад өнөөдөр ажлуудынхаа явцыг ингээд танилцуулаад явчих. За сайн байна. За одоо бидний зогсож байгаа талбай бол үндсэндээ ТЭЗ 3-ийн үсэн талбай дээр зогсож байна. Энд дээр бол манай гүйцэтгэгч компани үндсэн буюу Кемп номер 3-аар байрлаж байгаа. Нийтдээ 3 блок 6000 м2 барилга энэ дээр баригдана. Энэ барилга нь болохоор ажилчдын орон сууц, мөн овсын, мөн галт тоогоо агуулах, бараа материал хадгалах, агуулах талбай байгаа. За мөн тэртэл рүүгээ одоо яг энэ зүүн жоох урагшаага нэг 300 400 м-ийн зурган дээр харуулчих. Зурган дээр. За энэ хэсэг талбай дээр бид нар бол дам нуруу цутгах яг газар дээр нь үйлдвэрлэх тийм цутгалтын талбай нийтдээ 84 ширхэг дам нурууны сүр цутгах байгаа. За мөн энэ дээр нэг 110 талбай цутгсан дам нурууга хадгалах талбайг бид нар энэ хэсэгт байрлуулахаар мөн бэлтгэл ажлыг хангаад талбайгаа бэлдээж явж байгаа. За одоогийн байдлаар бол 2000 м2 бетон цутгацсан өнөөдрийн байдлаар байж байна. За энэ ажлууд бол эх жилийн 2 дугаар сарда багтаад бүрэн дуусгаар 2 3 дугаар сарда талбай бэлтгэл ажлууд бүрэн дуусаад энэ кемп болон талбай бол тэр нь ажилтнанд ороод явчихна. За бусад 2 кемпүүд аль байрал дээр байна. Нийт хэдэн ажиллагаа төлөвлөж байгаа лээ. Мөн дараагийн кемп номер 4 бол за энэ Хаул дүүргийн 23 дугаар хороо. За энэ хавьда бид нэр байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Одоогийн байдлаар бол зэвсэг түвшний ангитайгаа зөвшөлдөх асуудал явж байгаа болохоор ямар нэгэн бол яг газар дээр бол баригдсан юмгүй байгаад байгаа. За мөн Баян зүрх тал руугаа төслийн эхлэл талбай хэсэг рүүгээ үндэсний цэцэрлэгт хүрээд ингээд талбай орчим. Энд бид нэр ирээдүйд бол төр кемпийн талбайг бол байгуулна гэж үзэж байгаа. Яг гэвэл саяны ТЭЗ 3 үндсэн талбайгаас дам руугаа зутгачаад ийшээ авчих гэхлээр зөөвөр тээвэр эднэр хүндрэлтэй учраас энэ гүүрэн дээр ашиглах дам нуруунуудыг эндээ шууд угсраад гүүрэн дээрээ тавина гэдэг байдлаар эх жил юм уу тэрний дараа жилдээ бид нэр төр байдлаар ашиглах юм кемп гээд ингээ үндсэндээ юм 3 хэсэг газар кемп байгуулахаар төлөвлөж явж байгаа. За юу ч энэ төв кемп гэж явах уу? Төв кемпийн нэг зохион байгуулалтыг харуулад ямар ажил хийж байгааг. За. Бацарга урд хараа тайлбарлаад чиглүүлээд яваарай. За. За бишээ бэлтгэс юм уу? Ингээд энэ бол овсын. Энэ ч хэдэн үнэтэй юм юу байгуулах төлөө. Энэ 2600 м2 талбай байгаа. Энд бол ерөнхийдөө овсынхан хэсэг нь байгаа. Энэ хоошоогоо болохоор байгаад байгаа нэг 2 блок хэсэг бол манай ер нь үсчээс түрүүн зураг байсан уу? Тийм золбоо нөгөө кемпийн зохион байгуулалтын зураг өгөөч. За нийт хэдэн хүн ажиллуулахаар төлөвлөж байгаа. Төв кемп дээр хэдэн хүн ажиллаж? За нэг нийтдээ бол 1300 орчим хүн ажиллана гэж одоо жилийн 4 сараас төлөвлөгөөн дээр байгаа. Одоо бэлтгэл ажил дээр хэдэн хүн ажиллаж байна? Одоо өнөөдрийн байдлаар бол 140 хүн 33 техник машин механизм бол өнөөдрийн байдлаар бол талбай дээр ажиллаад байж байна. За энэ төв кемпийн зохион байгуулалт хэсэг юм байна тий. Энэ төв кемпийн зохион байгуулалт хэсэг. Одоо бидний байгаа барилга бол энэ овс хэсэг дээр байгаа тань. Энэ хоёр дээр болохоор одоо юу гэдэг инженер техникийн ажилчдын амрах байрны хэсэг байгаа. Мөн энэ хэсэг дээр 30 бас төлөвлөлөөд өгсөн байгаа. За та бүхэн бас сая харсан бол энэ бидний байгаагаас зүүн гартал дахиад нэг хашаа байгаа. Энэ дээр бол гүүрийн одоо энэ дамдруу өгсөн хэсэг нь байна. Тэгээ материалын талбай гэж зүүн тал руугаа уртлын хэсгүүд бол энэ дам нуруу үйлдвэрлэх хэсгийн талбай бэлтгэл ажил одоо суур бетон оцтгоо явж байгаа юм тийм ээ. За одоо талбай бэлтгэл ажлын хэсэг дээр очоод юудаа ингээд үзчихье те. За энэ хэсгээр энэ төв кемпийн хэсэг ер нь бол энэ хэсэг. Тий. За ойлголоо. Ингээд эн чинь бол ер нь бол ингээд туулын хурдны замынхаа хажууд
төр кемп. Ер нь бол бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхэд төр ажилчид талбай бэлтгэлийн ажлууд их чухал байдаг. Энийг бол төр орцгаарч гэж. Тэгээд төсөл дуусгаар энэ бүх юмыг бол хураагаад буцаагаад аваа авчдаг ийм одоо юутай зарчимтай байж байгаа. Хэдүүлээ тэгээ одоо эндээс гараад материал холбох талбайгаар дайрж хараад дам нуруу зутгах талбай бэлтгэл ажилтаа танилцъя. Тэгээ энэ хүртэл байгаа ажлын явцтай ингээд танилцаад ингээ явах. За явах цаашаа гараа. За. Мега дарга малгайгаа өмсөхгүй бол нааранда малгайгаа ирсэн үү? Агччаа. За явах уу? За тийш. Энэ талаар гараад явчих. За одоо юун дээр нийт хэдэн ширхэг дам нуур үзтгэсэн бэ? За одоо бол ингээд 3 камп байгуулна. 3 кампынхаа их төв камп маань ингээд явж байна. Төв кампаа ер нь бол одоо хизээ битүүлээд дулаалт талаанаа авахаар. Ирэх жилийн 2 дугаар сарда багтаагаад ер нь бол бүрэн дуусах чинь гэж үзэж байгаа. Тэгээ 3 дугаар сараас ажилчид талбай ажил эхлэх учраас ажилчид ер нь бол ирээд иргэд бэлэн болцол авах хэрэгтэй. гэж зорж байгаа. 3 сар. Нөгөө 2 кампын бүтээн байгуулалтууд нөгөө 2 кампын бүтээн байгуулалт бол камп номер 4-ийн хувьд бол төсвөгчдийн жанжин штабтайгаа тохиролцоод өчигдөр сонгон талаар бол тийм тохиролцсон сонгон талдаа. Тэгээд тэрийг яачих юм бол он гаргаж иж бид нэр бүтээн байгуулалтын ажиллаа эхлүүлэх кампынхаа. Тийм Баянзүрх талын камп эзэлэх. Баянзүрхийн бол бүр ер нь бол иргэжлийн оны сүүлээр тэр авцаад төлөвлөж байгаа. Энэ оны хагасаас гол яг дам нуруунууд чинь цутгагдах хэсэг нь энэ ч нэ юу? Барилгын талбай. Нөгөө камп дээр юу байрлах вэ? За сонгон талдынхан болохоор зүгээр нөгөө нэг далан газар шорооны ажил дээр байх ахаад тэнд бас нөгөө бидний орц гарцсан дээр нөхөн гарцсан ажил дээр цутгах ажилчид маань тэн дээрээ байрлах юм. Гүүр байхгүй учраас юурууга Баянзүрх дээр байрлах нь болохоор яг төслийн эхлэх хэсгээр улаастай салдаг хэсгээр гүүрэн байгуулж манаас байгаа. Тэн дээрээ цутгах дамнарууга цутгах ажилчид тэр камп дээр байрлах. Энд чинь болохоор цутгах талбай чи хэдэн дам нуруу хэдийн хэмжээтэй талбай нууц. Нийтдээ 84 ширхэг дам нуруу цутгах талбай бэлтгэе. 20 30 гээд бол Улаанбаатар хотод бол өнөөдрийн байдлаар бол нарж жаргаж байна. Тэгээд Улаанбаатар хотын 26 оны зулааны улирлын хамгийн чухал бүтээн байгуулалтын нэг бол туулын хурдны зам. Бүлийн улирал бид нэр зураг, кемпинг бэлтгэл ажил, хэв маяг гэж одоо дулааны улирлаас бэлтгэл ажлаа хийх нь бол маш чухал байдаг. За нийт төслийг 100 гэж үзэх юм бол 163-ын гүйцэтгэлтэй явж байна. Ажлын зургийн дэд явж байгаа юм байж байгаа. Газар чөлөөлтийн талаар мега дарга нэг товчхон мэдээлэл өгч юу. За яг өнөөдрийн байдлаар бид нар 11 талбайг чөлөөлсөн юм. Ерөнхийдөө одоо 26 оны 1-р улиралтаа багтаагаад болоод хөрөнгө үнэлгээ хийж байгаа зөвлөгөө гаргаад байна. За ингээд хаан улд үргийнхаа 3 дугаар хорон дээрс тийм ээ. Ингээ харахад урагшааныгаа манай яармаг орчмын бол барилгажилт ингээ харагдаж байна. Тэгээд энэ талбайгаас ирэх жил Улаанбаатар хотын төвчрлийг 30-40% бууруулах туулын хурдны замын бүтээн байгуулалт бэлтгэл материалын ажлууд бол голлож явагдахаар байж байна. Тэгээд нийслэлийн засаг даргын тамгын газраас болон нийслэлийн менежментийн баг энэ өвлийн улиралдаа ялангуяа 26 онд хийгдэх энэ жил чинь бид нар чинь 10 том гэрээг бол зурсан 11 дахь гэрээ маань нээлттэй байж байгаа. Тэгээ энэ 10 одоо том одоо төслийнхөө мега төслүүдийнхаа бэлтгэл ажлыг бол энэ өвөлдөө бид нар бол маш анхаарч эх жилийн 4 сар 5 сар гэдэг дулааны улиралд эхлэхэд бүх компаниуд маань бэлэн байж байгаад ажилдаа ингээд нэгэн зэрэг гарах бэлтгэлийг бас хангуулахаар энэ өвөл бол тасралтгүй ерөөсөө ажиллана. Ийм учраас энэ өвөлдөө энэ газар чөлөөлөл бэлтгэл ажлууд гэх ажлуудыг бол ээлж дараатай явж шалгаж бэлтгэл ажилдаар гацж байгаа асуудлуудыг шийдвэрлэж явах дээр бол нэг номертаас анхаарал ингээд ажиллаж байна. За ингээд тусгач.